Та нэг төсөөлөд үзтээ. Та гадаадад ажилд урилга авч онгоцон цун. Гэхдээ буугаад таньж мэдэх нэг ч хүнгүй газар. Эргэж явах ч зам байхгүй. Гар утсаа хураалгаж, нар үзэх эрхгүйгээр хэн нэгний нэр дээр хурамч данс ашиглан цахим зайлан хийхийг тулгагдана. Алдаа гаргуул цахилгаан борохоогоор шийтгэн. Энэ бол 1970-ад оны хар дэглэмийн тухай биш. Энэ бол өнөөдрийн Камбож улс болон Мьянмар улсад болж буй нөхцөл байдал юм. Хүний 8 гэдэг үг сонсоход бид хулгайлагдсан хүүхэд хил дамнсан сүлжээ гэж төсөөлдөг. Гэвч 2025 онд энэ гэмт хэрэг илүү ухаалаг, илүү аимшигтай болжээ. Камбожийн доторх цахим боолчлын төвүүд өдөр бүр мянган хүнийг хүчээр ажилуулж байна. Тэдний Хятад, Вьетнам, Филиппин, энэтхэг зэрэг орноос өндөр цалин амлаж хуурч авчирдаг. Call center эсвэл маркетингийн ажил гэж нэрлэгдэж бодит байдал дээр крипто зайлан цахим хулгай, хуурамч хөрөнгө оруулалтын схем ажилуулдаг. Хохирогчдын дийлэнх нь залуус, зарим бүр өсвөр насныхан тэднийг зүхтах гэж оролдох үед зоддог, өсөгдөг, цахилгаанд холбдог. Зарим нь бүр амиа хорлож байж ангиж ирсэн гэж байгаа. Камбож дахь залуусыг албан бус хөлслөх онлайн лооврын төв гэх хэлбэрээр ашиглаж байгаа гэдгийг Amnesty International тодорхойлсон үнэ юм. 2025 оны эхний 8 сард Өмнөд Солонгосын иргэдийн тухай мэдээлэлээр 330 орчим иргэн нь Камбожид яригдж буй ажил алдагдсан, хоригдсон гэх нөхцөл байгаа гэж мэдэгдсэн. Сонгогдсон ажил гэх яриатаагаар залуусыг дуудаж аваад хориглож эсвэл хүчээр ажилуулсан тохиолдлууд илэрсэн юм. Энэхүү зүйл нь ямар хэлбэрээр болох вэ? Эхлээд өндөр цалин амласан ажлын санал эсвэл хэл шинжгүй ажилд авах гэсэн урьсан нэг бол залуу хүн өөрөө очихоор төлөвлөдөг. Гэхдээ очихт нь паспортыг хурааж авч хөдөлмөрийн эрх чөлөөг нь хязгаарладаг. Эсвэл гэрээс гарах буцах эрхгүй болж онлайн лооврын төв схем үйл ажиллагаанд оролцохоор болдог тохиолдлууд зөндөө байна. Заримдаа хүч хэрэглэж торгодог, ялгуурладаг, амьдрах нөхцөл муу байдаг гэх мэдээллүүд гарч байна. Улсын хэмжээнд энэ асуудал зөвхөн хувь хүмүүсийн асуудал биш, хүчтэй зохион байгуулалтын гэмт бүлэглэлүүдийн ажиллагаатай холбоотой юм. Онцлог тохиолдол гэвэл 22 настай Өмнөд Солонгосын оюутан Камбожид ажилд явах гэж ирээд дараа нь алга болж хожим нь нас барсан бөгөөд биеийн дээр нь хүчин болон хүчирхийллийн улмөр илэрсэн гэж мэдээлэгдсэн. Өмнө нь өндөр цалин амласан ажилд уруу татагдсан нэг залуу хэлэхдээ 18 сая воны банкны данс хоосорсон. Хэд хоног хичнээн алхаж чадахгүй болсон гэж ярьж байгаа. Үүний хариуд нь Өмнөд Солонгосын засгийн газраас Камбожийн тодорхой бүсүүд рүү аялахыг түр хорьсон буюу travel ban хийсэн тайлбар байгаа юм. Мөн хоёр орны цагдаагийн байгууллага консулын албад хамтарсан ажиллагаа эхлүүлж байна. 2025 оны ихэр Камбожийн цагдаа нар олон улсын хамтарсан ажиллагаа явуулж 300 гаруй хүнийг чөлөөсөн талаар мэдээлсэн. Тэдний дунд Вьетнам, Хятад, Филиппин энэтхэг иргэд байсан. Хохирогчдын яриагаар бол биднийг нэг алдаа бичсэн чат бүрийн дараа цахилгаанд цогтөг байсан гэжээ. Заримынх нь гэр бүлийнх нь олон сар холбоо тасарсны дараа эргүүлэн олсон байдаг. Гэвч энэ ажиллагаа бол мөсөн хуулийн зөвхөн ойрын. Яг одоо Камбожийн баруун хилийн боомтод Sihanoukvit хотын ойролцоо 20 гаруй ийм хууль бус комплекс ажиллаж байгаа гэсэн хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн юм. Гэхдээ нэг асуулт гарч ирнэ. Яагаад энэ орон ийм зүйлд өртөмтгий байдаг юм бэ? Хариулт нь түүхэндээ бий. 1975 онд Камбожийг ард түмний жинхэнэ деважин болгоно гэж амласан хүн гарч ирсэн. Тэр бол Пол Пот. Гэвч түүний дэглэм буюу Khmer Rouge 4 жилийн дотор 2 сая хүнийг хүнээсэн. Тэр үед багш, эмч, инженер, бичиг үсгтэй хэн боловч төрийн дайсан гэж тооцогдож байлаа. Хүмүүсийг тариалангийн талбайд боол мэт ажилуулж хүүхдүүдийг хүртэл цаацалж байсан. Эдгээр тэр дэглэм 1979 онд унсан ч улс орны итгэл, боловсрол, ёс суртахуун бүгд үнс нуран болсон байв. Авилгал, айдас, хяналтгүй байдал үлдэж түүнийг өдгөө цахим гэмт хэрэг хүний 8-аад залгамжилжээ. Өнөөдрийн Камбож бол өнгөрсөн үеийн айдас дахин төрсөн орон юм. Хүний 8-ачид хохирогчдыг IT парк эсвэл дижитал центр нэрээр оруулдаг. Барилга бүр дээр хятад бичгтэй хаяг, харин дотор нь CCTV, төмөр хаалга, цахилгаан тор, зарим төвүүдэд 1000 орчим хүн байдаг. Тэд 24 цагийн турш компьютерийн ард сууж, гадаадын иргэдийг хуурч, хөрөнгө татдаг. Зарим нь өдөрт 15 цаг тасралтгүй ажилладаг бөгөөд хинч гар утас, интернет гадагш гарах эрхгүй. Хэрв хэн нэгэн алдаа гаргавал түүнийг бусдын өмнө зодож, дараа нь дараагийн хүнд сануулах гэж бичлэг хийнэ. Энэ бол хүний 8 орчин үеийн боолчлын шатандаа оруулсныг харж байна. Гэхдээ гинж гав дөнгөх биш. Интернет, айдас, өөр шир дөнгөлсөн боолчлол юм. Эдгээр гэмт бүлэглэлийн ихэнхдээ Хятадын триад бүлэглэлийн хүмүүс
үйл ажиллагаа явуулдаг. Мөн тэд орон нутгийн гэмт бүлэглүүдтэй ч гэсэн хамтарч ажилладаг юм. Америкийн нэгдсэн улсын төрийн департамент 2024 оны хүний 8-ны эсрэг тайланд Камбожийг Tier 3 буюу хамгийн доод түвшинд байршуулсан нь энэ нь төр нь хангалттай арга хэмжээ авч чадахгүй байх гэсэн үг юм. Харин Хятад, Тайланд зэрэг орнууд эдийн засгийн хамтын ажиллагааны нэрийн дор эдгээр гэмт бүлэглүүдийн заримыг нь хамгаалж байгаа гихч яриа бий. Тиймээс Камбож бол зөвхөн дотоод асуудал биш, олон улсын хар захын бизнесийн сүлжээний төв болсон гэж үздэг. Түүх давтагддаг гэдэг нь үнэн бололтой. Пол Потын дэглэмийн дараа хүмүүсийг газар ухуулахын тулд хүч хэрэглэж байсан. Харин өнөөдөр дэлгэц ухуулахын тулд хүч хэрэглэж байна. Өнгөрсөн үеийн яргалал шинэ хэлбэрээр эргэн ирсэн мэт. Зөвхөн буу цааз биш, айдас цахилгаан өрийн боолчлол юм. Хүний эрх чөлөө гэдэг зүйл алга болгоод түүх өөрийгөө дахин бичдэг юм шиг. Тэгвэл 21-р зуунд сахим дэлхийн цаана дахин төрж буй энэхүү боолчлыг хэн зогсоох вэ? Түр үү эсвэл бид өөрсдөө юу? Нэг өдөр таа ч гэсэн ийм ажлын санал хүлээж авч магадгүй. Гэхдээ санаарай. Цалин өндөр, үн төлбөргүй байртай гэдэг үг заримдаа хамгийн аюултай өрх байдаг юм. Айдас дунд биш, мэдлэг дунд амьдрахыг сон. Энэ бол бодит гэмт хэрэг. Энэ бол Камбож. Хэрвээ түүх чамайг бодолд автуулсан бол бичлэгийг хуваалц. Дуу хоолойгоо нэгтэг. Дараагийн түүх илүү аимшигтай байж ч мэднэ.